Сайн байцгаана уу. Өрхөн үзэгчдийн мэндийг хүргье. За өнөөдөр 1-р сарын 4-ний ням гараг. За өчигдөр Венесуелийн ерөнхийлөгч Николас Мадурог барьчилсан үйл явдлын мөрөөр өнөөдөр дэлхийд дахин үүнтэй холбоотой мэдээ хэвлүүдийн тэргүүг нэн бичигдэж байна. За энэ одоогийн байдлаар бол дараах 2-3 зүйлийг бол өнөөдрийн байдлаар онцолж дурдахаар байна. За нэгдүгээрт нь өчигдөр шөнө Николас Мадурог Нью-Йорк мужид онгоцоор авчирч улмаар хард эмэгтэй тэмцэх албаны саатуулгах төвд саатууллаа. За ингээ өчигдөр ороо бол Мадуро онгоцонд байгаа мөн онгоцноос бууж явж байгаа анхны видео бичлэгүүд хэвлүүдээр тархаж олон нийтийн анхаарлыг татаж байлаа. За үүнтэй зэрэгцээд өчигдөр шөнө мөн Венесуэл улсын дээд шүүх өчигдрийн мэдээгээр мэдээлж байсан тус улсын дэд ерөнхийлөгч Дэлси Родригезийг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томиллоо. За тиймээс ерөнхийлөгчийн эрх үүргийг бол энэхүү дэд ерөнхийлөгч албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн байна. За үүнийг бол Америкийн талтай бол ярьж тохирсон гэдэг ийм мэдээлэл байна. Америкийн тал бол ардчилсан намын буюу Мадурогийн эсрэг сөрөг хүчний хүмүүсийг гэхээс илүүтэй тус улсын хууль ёсны дагуу сонгогдсон төр засгийг өмнөлөхгүй хэвээр нь хадгалах. За ингээд хамгийн гол нь дэд ерөнхийлөгч Дэлси Родригез бол тус улсын эдийн засаг нэг ялангуяа газрын тосны системийг маш сайн мэддэг, менежмент хийдэг гэдгээрээ Америкийн талд илүү таалагдсан гэдэг мэдээлэл байна. За их өчигдөр бол анхны шоконд орсон дэд ерөнхийлөгч Николас Мадурог буцан суллахыг шаардаж байсан бол ийхүү Америкийн талтай тохирсон байдалтайгаар ийхүү Венесуэл улсын ерөнхийлөгчөөр ажиллаж эхэллээ. За энэ бол ямар ч тач Америкийн засгийн газар сөрөг хүчний удирдлагыг хүчээр засгийн эрхэнд тавьснаар зочид төсөөлгүй иргэний дайнд итгэхээс сэргийлж байгаа нэг илэрлээ гэсэн ийм дүгнэлтийг хийж болохоор байна. За үйл явдлыг бол дэлхийн улс орнууд таатай хүлээж авсангүй. Тэр тусмаа Америкийн дотоодод ардчилсан намын лидерүүд, гишүүд бол үүнийг үндсэн хуулиар зөрчсөн үйлдэлээ гэсэн ийм мэдээллүүдийг бол тууштай хийж байна. За харин нөгөө талд бүгд найрамдах намын гишүүд бол ерөнхийлөгчийн дээрх үйл ажиллагааг бол дэмжсэн ийм байр суурийг илэрхийлж байгаа. За хятад улс бол Америкийн энэхүү үйлдэлийг бол буруушааж олон улсын тогтсон хэв журмыг зөрчсөн үйлдэл боллоо гэсэн байдалтайгаар буруудан мэдээлэл хийлээ. Хятадын хувьд бол олончтой Венесуэл улстай эдийн засгийн хувьд багагүй холбоотой. За Венесуелийн томоохон зээлдэгчийн нэг бол ягарахгүй Хятад улс. За энэ утгаараа Хятад улсын маш их хөрөнгө Венесуэл улсад орсон. Нөгөөтэйгүр Венесуэл улсаас газрын тос худалдан авдаг. За ийм орон. Тиймээс Хятад улсын хувьд бол Венесуэл улс бол тодорхой хэмжээний эдийн засгийн ач холбогдолтой ийм улс. За нөгөөтэйгүр Орос улсын хувьд бас Венесуэл улстай тодорхой холбоотой. Гол төлөв улс төр геополитикийн ашиг сонирхолтой ийм орн байгаа. За тиймээс ямар ч тач Орос Хятадын ашиг сонирхол орж бэхжихээс өмнө ийхүү Америкчууд орж өөрийн хүссэн засгийг тогтоохоор анхны алхам хийсэн гэдэг нь ийхүү тодорхой байна. За Венесуэл, Куб зэрэг Латин Америкийн орнууд бол Оросын холбооны улс, Иран, Хятад зэрэг хуучин коммунист дэглэмийн орнуудтай сайн харилцаатай байдаг ийм орн. За тэгвэл том гүрнүүдийн ашиг сонирхол геополитикийн ашиг сонирхол өөртөөс илүү идэвхжиж байгаа энэ цаг үед Америк нэгдсэн улс Латин Америкийн Өмнөд Америкийн оронд ийхүү нөлөөгөө батгаж авах нь чухал байгаа нь ойлгомжтой байна. За нөгөөтэйгүр саяын ажиллагаа бол Америкийн цэрэг технологи ямар түвшинд хүрснийг бас Америкийн сөргөлдөгч талуудад бас харуулсан ийм үйлдэл боллоо. Энэхүү ажиллагаа бол мэдээж маш удаан хугацаанд нарийн төлөвлөсөн. За ингээд 150 орчим нисэх онгоц оролцсон операц байсан гэх нь ойлгомжтой болж байгаа.
За Мадурогийн одоо цайзаас Мадурог баримтлах одоо нэстэг тэрэг орох гарах. За энэ агаарын замыг одоо чөлөөлөх үүднээс инхүү одоо 150 орчим одоо нисэг онгоц дрон зэрэг одоо цэргийн одоо өндөр нарийн технологитой тоноглол хэрэгслийг одоо ашигласан. За ингээд Венесуелийн одоо нийслэл хотын ойролцоох агаараас хамгаалах одоо системийг одоо бүрэн ажилгүй болгож устгасан гэдэг ийм мэдээлэл байна. За ийхүү Америк нэгдсэн улс бол сүүлийн үед идэвхжиж байгаа том гэрнүүдийн одоо хийрхэл за ингээ улс төржилт геополитикийн одоо идэвхжүүлэлтийг одоо улам дэвэргэсэн ийм үйлдэл бол болж байна. За үүнтэй зэрэгцээд өнөөдөр өглөө төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн одоо өгсөн ярилцлагаас олонний анхаарлыг татаж байна. За өнөөдөр өглөө NBC-ийн ярилцлаганд орох үедээ одоо дараагийн магадгүй Трампын одоо онилсон байвал одоо Кубын засгийн газар байж магадгүй гэсэн асуултанд бол одоо Марко Рубиогийн үүнд одоо тийм гэсэн хариултыг бол тойроо замаар өглөө. За тиймээс магадгүй одоо Өмнөд Америкийн одоо коммунист угшилтай за коммунист орнуудтай одоо сайн харилцаатай орнуудыг ийх Америкийн нэгдсэн улс онилсон байж магадгүй. За хэрвээ энэхүү одоо таамаг үнэн бол магадгүй дараагийн ээлжинд Куб улс ингээд цаашлаад одоо Панам зэрэг улс орнуудад Америкийн нэгдсэн улс одоо төрөнгөөлөл үйлдэх хэсэг одоо энэ магадлал харьцангуй өндөр байна гэсэн ийм бас таамаг явж байна. За ийхүү 1 сарын 3-нд дэлхийн дахины анхаарлыг татсан үйл явдал өнөөдөр үргэлжилж олон нийтийн анхаарлын төвд байна. За дашин дуртад өшигдөр 1 сарын 3 болоос Америкийн нэгдсэн улсын хувьд тохиолдлын чанартай өдөр бишээ гэсэн ийм бас мэдээлэл харагдаж байна. За энэ бол 1990 онд Панамын давангуулагч Мануэл Нориега гэх хүнийг бол одоо мөн 1 сарын 3-нд дайшлан баривчилж байсан. За түүнд тулгаж байсан ял бол яг адилхан одоо Николас Мадуро тулгаж байгаатай адил. За харт тамхи мансруулах бодис одоо дамлан одоо тээвэрлсэн, борлуулсан гэсэн за ийм ял тулгаж баривчилж байсан өдөр тохиож байгаа. За тиймээс 1990 он 2026 оны 1 сарын 3-нд ийхүү одоо Өмнөд Америкийн одоо орнуудад Америкийн нэгдсэн улс за ийхүү төстэй үйл ажиллагаа явуулсан үйл явдал боллоо. За ийхүү Нямгараг амралтын өдрөөр Венесуэлтэй холбоотой товч шинжилсэн мэдээллийг хүргэлээ. Дараагийн мэдээгээр удахгүй болцъя.